За би өнөөдөр хэрхэн гоё гялалцсан авраатай байж бусдыг өөртөө хэрхэн татах вэ гэдэг сэдвээр ярмаар байна. За тэгээ шууд ярианд оръё. Нэгдүгээрх нь чиний гадаад ертөнцөө л дотоод ертөнцийн чинь тусгал байдгиймаа гэж байгаа. Дотоод ертөнцийн анхаардаг хүмүүс бусад хүмүүсийн юу боддгоо, ярьдаггүй дээр огтхонч анхаардаггүй. Яаж амьдрал нь ийм гоё дүүрэн, ийм сонирхолтой байдсан бэ гэж харж байгаа хүмүүс ихэвчлэн маш баялаг дотоод ертөнцтэй айгүй завгүй амьдарч идэг гэсэн үг. Тэдгээр гэрэлтсэн авраатай хүмүүс өөрсдийнх нь талаар хүмүүс юу гэж боддог, ярьдаг, ямар ихтгэл үнэмшилтэй байдаг дээр огтхонч анхаардаггүй. Дээрэс нь бас өөрчлөж гэж боддоггүй. Ер нь бол өөрсдийнхөө амьдралын гол дүр нь байж өөрийнхөө дотоод ертөнцтэй ажиллах замаар гэрэлтүүлж дүүргэж идэг гэсэн үг. Хамгийн энгийн жишээ гэх юм бол зүгээр л би өнөөдөр юу идэхийг хүсэж юм те. Би энэ 7 хоногт хэрхэн илүү үр бүтээлтэй байх вэ? Яаж өөрийгөө сайхан амраах вэ? Ямар зорилтуудаа одоо хэрэгжүүлж эхлэх вэ ч гэдэг юм уу? Байнга өөр дээр ингээд ажиллаж байдаг, дотооддоо өөртөө төвлөрсөн, өөрийгөө ойлгосон би хин бэ гэдгээ таних мэдж явах. Энэ бүхнийг л дотоод ертөнцийн төвлөрсөн гэд хэлээд байгаа гэсэн үг. Одоо дотоод ертөнц чинь сонирхолгүй бол гадаад ертөнц чинь бас boring буюу амар сонирхолтой байна. Жишээлбэл ингээд маш гоё юм тансаг авраагаар одоо гэрэлтий гэж бодъё л доо. Тэнгүүд ихэнх хүмүүс ингээд за амар үнэтэй ингээд гутал хувцас, брендийн гутал хувцас авах хэрэгтэй, эсвэл гадагшаа аялах хэрэгтэй ч гэдэг юм гэж бодоод байдаг үгүй. Тансаг мэдрэмжийг өөртөө бүрдүүлэхээс эхэлнэ гэсэн үг. Миний хувьд бол жишээ нь би маш гоё тайван амгалан суугаад аяг кофе гоовх. Энэ бол миний хувьд маш гоё тансаг бас үн цэнтэй мөч. Зарим хүмүүсийн хувьд хөөстэй баананд орох, сайхан вайн уух, дуртай кино зохиолоо үзэх, номоо унших ч гэдэг юм уу. Энэ бүхэн маань эргээд бидний одоо аураг гялтгануулж, гэрэлтүүлж, тансаг байлгахад тусалдаг гэсэн үг. Бид нар ингээд гадаад ертөнцөөс ямар нэгэн зүйлийг ингээд хүсээд одоо ямар нэгэн бодиттой, биетэй зүйлийг ингээд үргэлж хүсэж явж идэг. Гэхдээ яг эцсийн зорилго нь тэр одоо зүйлийг авахаасаа илүү тэр зүйлийг авсны дараах тэр мэдрэмжийг нь эргэлхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмжийг өөрөөсөө эхэлж мэдэрнэ гэсэн үг. Энэ бол манифестинг хийхийн нэг хууль нь. Нөгөө талаасаа ингэж дотоодосоо тухайн мэдрэмжээ мэдэрснээрээ маш гоё аура энергийг цацруулнаа гэж байгаа юм. За тэгээд дотроо асуудал ихтэй, уур бухимдалтай ч юм уу эсвэл дайнтай байх юм бол яг тийм авра танаас цацрна. Одоо хүн бүрт асуудал байдаг. Гэхдээ тэр асуудлуудыг байгаа хэмжээнээс нь илүү томруулаад тэгэл бүр ингээд шуурах шиг дийдэх үү эсвэл доор нь ингээд шийдэд шийдвэрлэж боломжгүй асуудлуудыг хажуу тийш нь тавиал за окей энийг цаг хугацааны ихээр шийдээч гэдэг юм уу. Ингээд томруулахгүйгээр шийдээд яваад өөрийнхөө энерги авраг хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Дотооддоо амар амгалан байж сурах юм бол гадаад ертөнц чинь үүнийг дагаад амар амгалан байна. Танаас маш гоё тийм амар амгалан аура цацрах нэ. За хоёрдугаар нь болохоор өөрийнхөө байх буюу authenticity. Өөрийнхөө байх гэхээр хүмүүс ингээл тунхаглан зарлал би өөрийнхөө амьдарч байна. Би өнөөдөр өөрийнхөө байна. Та нар намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрч гэдэг юм уу? Эсвэл намайг талархах ёстой гэж бусдын үзэл бодлыг үгүйсгээл энийг ерөөсөө хэлээгүй. Энэ бол цэвэр эго. Харин үнэн сэтгэлээсээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө мэддэг, тэндээсээ өөртөө итгэх итгэлээ олж авдаг тэр байдлыг л хэлээд байгаа гэсэн үг. Одоо өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодолд бат зогсдог хүмүүс бүр маш сэтгэл татан байдаг. Та нар бодоод үзтээ хин нэгэнтэй яриад ямар нэгэн өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол байхгүй. Тийм үү, за ойлголоо гэл ингээл хүн болгоны ярьсантай санаа нийлээл ингээд тийм хүмүүс ингээд одоо хамхуур шиг хийсэл тийм хүмүүсийг ер нь бол ингээд хуйраал барьцгүй гэж хүмүүс хардаг. Энэ бол тийм сэтгэл татам чанар ч юм уу бусдад сайхан мэдрэмж төрүүлдэг чанар бол огтхонч биш. Харин бид нар өөрийнхөө яг байж чадж байгаа хүнийг илүү хүндэлдэг, эсэргээрээ жүжиглээд байгаа юм уу ингээл яг өөрийнхөө байж чадахгүй байгаа хүнийг ч гэсэн бид нар мэдэрдэг. Тэгэхээр өөрийнхөө бай гэхдээ бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Өөрийнхөө байна гэхдээ өсч дэвжих боломжуудад үргэлж нээлттэй байх. Энэ бол маш чухал. Тэгээд өөрийнхөө байх тухай дахиад бусдаа илүү подкаст хийх нь чухал ах гэж бодож байна. Тэгэхээр энэ бол маш өргөн хүрээний ойлголт. За 3 дахь нь болохоор жинхнээсээ сонс.
Харилцааны ур чадвар гэдэг өөрөө маш тийм том нарийн ойлголт. Тэгээд хүн төрөлхтний одоо бүхий л хугацааны турш хүн төрөлхтөө одоо байхгүй болох хүртэл энэ харилцааны чадруудын тухай яригдсаар л байна. Гэхдээ миний мэдж ойлгосноор л энэ харилцааны одоо сургалтууд чадруудын дундаас хамгийн чухал нь сонсох чадвар байдаг. Зүгээр ингээд сонсоол ингээд ойлгоотж байгаа мó үгүй ч юм уу тэр нь ингээд мэддэхгүй. Тэр бол тийм сэтгэл татам биш. Харин яг тухайн мөчтөө төвлөрөөд тухайн хүндээ бүрэн анхаарлаа хандуулад ямар нэгэн байдлаар хариулт хэлэх гэж биш зүгээр л сонсох гэж ойлгох гэж сонсож байгаа энэ чадвар өнөөдөр маш ховор болж байна. Бүр үнэхээр ховор. Энэ болон асуудлууд ажил, төрөл, үр хүүхэд, нийгэм замын төвчрөл, сошиал медиа хөгжсөн цаг үед яг ингээд өөр зүйлд сатаарахгүйгээр утсаа ингээд ухахгүйгээр өөрийг чинь хүндлээд ойлгоод хинбэ гэдгийг чинь ингээд хүндлээд сонсож байгаа тэр хүн бол ерөөсөө л эрдэнэс гэсэн үг. Тэгээд бусдыг ингэж сонсноороо тухайн хүндээ дээд зэргийн хүндлэгдсэн мэдрэмжийг өгөхөөс гадна чи маш чухал шүү гэсэн мэдрэмжийг өгч идэг. Ийм үед хүн өөрөө ирэхгүй сонсч буй хүнийхээ эрчимд нь татагдчихэдэг гэсэн үг. За мэдээж ингээл зүгээр ингээл хөшөө шиг сонсоод байна гэсэн үг биш шүү дээ. Нүдрөө нь ингээл сайхан ихцэлж харна. Аяархан ингээд санаа нийлж байгаа ч юм уу ойлгож байгаагаа илэрхийлж ингээд толгой дохинж гэдэг юм уу те. Царайны хувирлаараа илэрхийлнэ. Ингээд чин сэтгэлээсээ харилцан ярилцж сурах нь чамайг бусдад яг ингээд соронц мэт харагдуулдаг гэсэн үг. За дараагийнх нь болохоор Art of Body Language буюу биеийн хэлэмж. Бие хэрхэн авч яваач нь чи өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ гэдгийг бусад хүмүүст ямар ч үггүйгээр харуулж идэг. Бүгдийгөө л эсвэл ингээл хөлөө чирээл зөөж ядаал те эсвэл хит сандрангуу ингээл түргэн хөдлөөл энэ нь бусад хүмүүст маш олон зүйлсийг хэлж идэг гэсэн үг. Яг хөө мэдээж хүний амьдралд юу ч тохиолдож болно, ядарсан үе байна. Гэхдээ миний ярьж байгаа болохоор тийм онцгой тохиолдлуудыг биш, ерөнхийдөө бие хэрхэн авч явах вэ гэдэг дээр анхаарч ярьж байгаа гэсэн үг. Сайхан тэгшгэн мөртэй, толгоогоо дээш нь цих нуруутай, намлаг хөдөлгөөнтэй, тэ сайхан инээмсэглсэн ийм хүнийг ингээд төсөөллөөд үзтээ. Ихэвчлэн ийм хүмүүс маш харисантай, бусдыг татах одоо чадвартай хүмүүс гэж тооцогддог. Ямар ч нөхцөлд одоо ингээ яаралтай үе биш л бол нуруугаа цих хүзүүгээ одоо тэгшин ингээд суухтаач тэр тэгшинтэй алхахтаа сайхан намлаг байж сурах нь айгүй чухал. Ямар нэгэн үг хэлүүлэхгүйгээр таныг хинбэ гэдгийг бусад хүмүүст харуулж идэг. Яагаад тэгэхээр хүн одоо танихгүй хүнийг ялангуяа шууд нөгөө ихний байдлаар харагдах байдлаар нь үнэлж дүгнж идэг штеп. За тэгээд биеийн хэлэмжнээс гадна царайны хувирал маш чухал. Хит ингээл сандрангуу инээгээл те ингээл ямар ч инээх зүйл болоог байхад инээгээл эсвэл ингээл хүн өөдөөс юм яриад хахад ямар ч хуйрлгүй ингээл эсвэл ингээл үргэлж хөмсгөө зангитаал гэх мэт ингээд өөр хүн ингээд өөрөө ч анзаарахгүй юм олон зуршлуудыг өөртөө ингээд үйлдэл болгоцсон байдаг. Энийг хүн өөрөө л анзаараад өөрөө л засна гэсэн үг. Мэдээж ингээл бид нар бусдад таалагдахын тулд энийг хийх албагүй. Өөртөө байгаараа таалагддаг бол заавал энийг засах албагүй. Гэхдээ энэ болохоор илүү сайхан аавратай болоход тань туслана. Дээрэс нь бусдад илүү одоо эерэг хүн гэж те одоо тэдний perception буюу харах байдалд эргээр нөлөөлөхөд туслах одоо алхмуудаа л гэж ойлгож болох юм. Тэгээд мэдээж ярихад бол энэ амархан хийхэд хэцүү гэхдээ боломжгүй биш. YouTube-ээр дүүрэн одоо бие хэрхэн зөв авч явах вэ? Царайгаа одоо харилцаж байгаа хүнийхээ хаана анхааруулах вэ ч гэдэг юм уу. Энэ бүх маш олон төрлийн сургалтууд байгаа. Тэр болгоноос эхлээд өөрийгөө гэртээ хэрхэн хинч байхгүй үед авч явах вэ гэдгээсээ л эхлэх нь чухал. Багаар хийгээд тахаар энэ бүхэн маань зуршил болж эхэлдэг. За тэгээд 5 дугаарт нь өөртөө үнэлэмжтэй, үн цэнтэй байх. Энэ магадгүй энэ ярианы хамгийн чухал хэсэг байх. Яагаад чи өөрийнхөө үнэлэмжийг хин нэг охин, залуу, эсвэл сайн танихгүй хүн сошиал медиагаас хайгаад байгаа юм бэ? Яг үнэ л хэлье. Надад ч гэсэн тийм үе байсан.
хин нэгэн ирээл те чи сайхан харагдчихин, чи гоё харагдчихин гэл хэлэхээр нь баярлал. Эсвэл надад ингээл таагүй, таалагдахгүй, онцгүй санагдсан юм хэлэнгүүт нь ингээл хүн дээр хүлээж аваад тэрэндээ гутраат ч юм уу. Чи ядарсан харагдчихин гингүүт нь тэрийг нь хүн дээр хүлээж аваад яана би ингээд миний нүд арьс маань ингээд муухай байгаа бахтаа ч гэдэм үү ингээл шууд ингээл амар реакц үзүүлээд ч юм уу те. Гэхдээ тэр хүмүүст тийм эрхийг хэн өгөөд байгаа юм бэ? Яг үнэндээ чамааг өнөөдөр хин нэгэн тэнэг гэд хэллээ гэж бодъё. Тэглээ гэж чи тэнэг болох уу? Үгүй л ахгүй юу? Гэхдээ яг тэрнтэй адилхан энэ бүх замналыг туулаад энэ бүх асуудлуудыг шийдээд өнөөдрийн өндөрлөгт өөрөө хүргэсэн хүн чи л өөрөө. Тэгэхээр өөрийнхөө үнэлэмж, өөрийнхөө үн цэнийг чи л өөрөө тогтооно. Энэнд хин нэгэн залуу охин хамтрагч эсвэл найз нөхөд ажлын хамт олон ерөөсөө хамаарах ёсгүй. Энэ бол чиний бат бөх суур байх ёстой. Хин нэгэн чиний өөртөө таалагдах тааламж үнэлэмжийг доошлуулаад дээшлүүлээд ингэж явах ёсгүй л гэсэн үг. Мэдээж хүнээс сайхан магтаа сонсох сайхан байлгүй яг хөө тэрэнд нь ингээд сайхан инээмсэглэл талархал өнгөрүүлчих хэрэгтэй. Гэхдээ тэглээгээд ингээл хитрхи overly ингээл тэрэн дээр ингээд догтлоол хин нэгэн зүгээр жоохон таагүй юм хэлчингүүт бүр ингээл навс унаал ингэж юусоо болохгүй гэж байгаа. Ингэж өөртөөгөө өөрийнхөө үнэлэмжийг тогтоосон суур сайтай хүмүүс тэр болгон хүмүүсийн бодол санаа чамайг юу гэж бодох нь юу гэж ярих нь гэдэг дээр нэг анхаарал байгаад идэггүй гэсэн үг. Тэгээд яагаад шийдвэр гаргаж сурах маш чухал шийдвэрүүд. Яагаад чи өөрийнхөө бодол шийдвэрийг хүндлэхгүй байгаа мөртлөө шал хүндлэнгийн болдоо ч юм уу батагийн чиний тухай бодлыг ингээ хүлээж авах хэрэгтэй гэж. Тийм үстэй. Ихэнх хүмүүс чиний талаар угаасаа тийм сайн мэдэхгүй шүү дээ. Чиний юу туулдгийг, юу туусаар ирснийг ч гэдэм үү. Бүгдийг ингээ бүрэн бүтэн ойлгож мэдэхгүй. Чи харин өөрийгөө бүрэн ойлгож мэдснээрээ бусад хүмүүст ингээд эсэргүүцхийн аргагүй сэтгэл татам байдлыг үүсгэж чаддаг. Өөрийгөө үнэлдэг хүмүүс бусадтай хизээж өөрийгөө харьцуулдаггүй. Зөвхөн өчигдрийн өөртөөгөө өөрийгөө харьцуулаад илүү сайжруулах тухай л анхаардаг гэсэн үг. Энэ нь эргээд маш гоё гялалцсан аврал, энерги, тайван байдал зэргийг бусдад ингээд харагдуулж, ялгаруулж, цацруулж идэг. За тэгээд өөрийгөө үнэлдэг хүмүүс өөрийнхөө цаг хугацаанд бас жоохон харан байдаг. Өөрөөр хэлбэл хинтээ уулзах, хинтээ цагийг өнгөрүүлэх зэрэгтэй ингээд айгу selectively буюу фильтрлэж ингэж ханддаг. Нэг талаасаа энэ нь маш тийм нууцлагдмал байдлыг үүсгэж өгдөг. Энэ нь ямар нэгэн тоглоом тоглох тухай ерөөсөө биш шүү. Зүгээр л өнөөдөр ядарч ивэл заавал тэр хүнтэй хин нэгэнтэй уулзах албагүй. Үнэхээр хүсч ивэл мэдээж очиод уулзаад сайхан харилцаараа өрнүүлэх. За тэгээд өөрийнхөө ритм буюу өөрийгөө яг хизээ гоё inspirational болдгийн яг одоо цагтаа би байж чадчихэв үү? Миний сэтгэл санаа тогтун тайван байна уу? Би өөрийнхөө юундаар ажиллах вэ? За ингээд үнэхээр тогтун тайван бос байвал би нэг жоохон тэмдэглэл хөтлөөд өөрийгөө тайвшруулчих, мэдрэлийн системээ тайвшруулчих гэдэг юм уу? Ингэж өөртөөгөө ингээд байнга харьцаж өөрийнхөө үнэлэмжийг ингээд тогтоох хэрэгтэй. Нөгөө талаасаа хоббитай байх хэрэгтэй. Хобби, passionate, ямар нэгэн зүйлд маш тийм passionate байх нь хүнийг маш дур булаан болгож идэг. Заавал хин нэгэнтэй уулзаал харилцаараа өрнүүлэх гэхээсээ илүү дуртай юмаа хийгээл өөртөө сайхан мэдрэмжээ өгч явах нь эргээд бусдыг татах бас нэг том алхмуудын нэг болдог байгаа. За 6 дугаарт нь болохоор сайхан орчин бүрдүүлэх. Гэр орон, офис, машин тэрэг, хувцас сунар юу байдیں۔ Энэ бүхэн чинь эмх цэгцтэй байснаар таны тархич нь илүү эмх цэгцтэй ажиллаж чадна. Эмх цэгцтэй тархинаас бүтээлч байдал, эрч хүч, дэс дараалал гэд тодорхой олон сайхан зүйлсүүд ургаж гарч идэг. За тэгээд сайхан цэвэрхэн орчинд байх нь сайхан тухтай мэдрэмжийг өгдөг. Тэгээд нэгдүгээрт юу гэж ярьлаа? Таны гадаад ертөнц, таны дотоод ертөнцийн тусгал гэдэг шиг сайхан орчинд байвал сайхан мэдрэмж төрнө. Сайхан мэдрэмжтэй байвал эргээд сайхан орчинд байх нэ. За 7 дугаарт нь буюу хамгийн сүүлийнх нь болохоор өөрийнхөө эрчим энергийг хамгаалж цэвэрлэж байх гэж байгаа. Хин нэгэнтэй ингээл уулзсны дараа ингээд амар тухгүй мэдрэмж төрөөл ингээд таагүй мэдрэмж төрөөд ч юм уу. Ийм тохиолдолд тэр хүнээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Энэ нь болохоор их зан гаргаж байгаа гэсэн үг биш. Зүгээр тодорхой хэмжээнд өөрийнхөө энергийг, эрчмийг хамгаалж байна гэсэн үг.
таны даалт ухамсар би чинь ямар нэгэн байдлаар нэг зүйл болохгүй байна гэдгийг хэлээд байна гэсэн үг. За миний одоо өөрийнхөө энергийг одоо цэвэрлэдэг жижигхэн аргуудын нэг нь болохоор би ингээ усанд орж явахдаа за энэ сайхан цэвэр ариус миний биеийг маань, сэтгэлийг маань, эрчмийг маань сайхан цэвэрлэж өгч байна гэж бодож төсөөлөн ингээд орох туртай. За хаяа ингээд ус уухтаа мэдээж байнга ус уудаг. Гэхдээ хаяадаа ингээд усаа уухтаа ингээд бодно. За энэ сайхан тунгалаг устэй миний бүх биеийг маань эрүүлж, цэвэрлэж, энергийг маань ариусгаж өгч байна гэд бодоод амар гой зөөлнөр удаанаар ингэж уух, шимтэж уух туртай. За бясалгаж явах үедээ ингээд амьсгал дээрээ ингээд төвлөрөхдөө маш гоё юм шаргал гялалцсан юм өнгө одоо агаар миний амьсгалын замаар ингээд ороод миний биеийг маань дүүргээд цэвэрлэж өгч байна гэж би ингээд төсөөлж бодох туртай. За тэгээд энэ бүхэн ямар одоо үр дүнтэй бэ гэхээр доор хаяж ингээд сүрэг бодлууд ч юм уу мэдрэмжүүдийг биеэс чинь хөөн зайлуулж өгнө. Тухайн мөчтэй, тухайн өдрөө илүү сайхан эргээр харж юмаа одоо илүү аз жаргалтай happy байхад тусалнаа. Тэгээд өөр бас олон үр дүнтэй байх. Гэхдээ энэ гарт баригдаж одоо нүдэнд харагдах зүйл биш. Энэ бол одоо цэвэр мэдрэмжийн тухайн асуудал учраас ингээд хүн болгон өөрөө өөрийн гэсэн аврагаа, энерги цэвэрлэх юм аргатай гэж би бол итгэж байна. Сүүлийн үед хүмүүс бас лаа их ашигладаг болсон байлээ. Лаанаас гадна ингээд сайхан тайвшраад суух, сайхан хөгжим сонсох ч гэдэг юм уу. Янз янзын аргууд байгаа. За тэгээд өнөөдөр сонссон та бүхэндээ баярлалаа.